Сайн байцгаана уу? Миний ард нийслэлийн 48 дугаар сургууль байна. Нэгэн ээжийн хүсэлтээр өнөөдөр хүүгийн сургуулиас нь аваад гэрт нь хүргэж өгөх тийм үүрэг даалгавар авсан. За, хичээл дэжгүй байна уу? Дэжгүй сайн байна уу? Хичээл дарсан. Одоо ч бүр зуны амралт эхэллээ дээ. Ээж нь чамайг аваад аюулгүй гэрт минь хүргээд өгөөч гэсэн. Одоо чи юу хичээлээ тарчаад шууд алхчихсан юм уу? Ихэнхдээ алхах юм те. За, чиний маршрутыг хэлүүлж алхах. Гэр нь хаана үлээ? Кино үлдээ. Ууч гайгүй те, баян зөвхт өрөвтэй. За тэгээ. Игэл замаар тавьчихгүй юм уу? Хаврыг салхи хаврыг нэвтчихтэй ахын дөө. За чи тэгээ намайг одоо замчлах юм шүү дээ гэрлүүгээ. Хаашаа явах гэхээр хоёлаа. Сансрын түнэл. За яа, би чамайг араачилдаг юм. Өнөөдөр хичээл хэрэг байна. Дажиг гоё байлаа. Хамгийн дуртай хичээл юу юм? Хамгийн дуртай хичээл биеийн тамир. Ахын ч бас хамгийн дуртай хичээл биеийн тамир байсан. Гэтэ хамгийн дургүй хичээл бас надад байсан. Чиний хамгийн дургүй хичээл чи юу юм? Физик. Хоёул яг адилхан юм байна. Би бас яг физик математик дургүй байсан. Гэхдээ дуртай болох нь дээр шүү. Дуртай болсон дээр шүү. Ер нь гэрлэг хэдэн минут болох таах юм бэ? Гэрлэг гоё. Багцаагаар. Хамгийн хичээл 10 минут. 10 минут аа. Хичээл байж таа гэдэг тэгвэл. Чиний явдлыг үүсэх байгаа. Яа. Одоо гисний ээж нь хүлээж байгаа тий? Тэгч чаргалгаа бүгдээрээ хөргөж өгнө. Нэрийн нэстэ буруу хэлээд та ахын нэстэ балархаж шít. Тэгч чаргал, тэгч дүүрэн гэж бодоод байсан чинь. Буруу ч хэлж. Хүний нэрийг буруу дутах муухай тий? Зүгээрээ. Гэтэ уучлаарай. Энд дөрөв ах уу? За яшаа. Тэгшээ. Танай сургууль юу үеийнгийн дээрлэхэл гэж юм байна уу одоо юу? Ер нь Байхгүй гаагүй байна уу? За ашгүй. Гэхдээ чи чинь эвгүй байгаа юм шүү аа. Боксинг бэлэнэ тий. Хажуу мантан боцчихгүй. Мантан боцоо биш үү алиж яа. За явганы замаар явъя хоёлаа. Аюулгүй л одоо шүү хоёлаа. Захан дэвчээд ав. Яа. Бэршгийг лагаад байна. Бэршиг болох юм уу? Бэршиг зүгээр үү? Зүгээр. Энэ хажуудлын нь юу юм? Нэг юм. За. Чи мэддэг бай. Чи өндөр ч ороор байнгүй юу? Хичээлээр нь зүгээр үстэй. Бай. Чи амбал хэдүүлээ хин амьддаг лээ. Аав ээж. Тэгээ 2 байна. Тэгээд дараа 2 дүү тэгээ би. Энэгээр яадаг юм? Боксинг билгээ чи сургууль хичээлдэг юм уу? Би. За. Өөр бэлтгэл явдаг боксинг. Боксинг бэлтгэл явдаг юм. Нуу за. Одоо чиний хамгийн мундаг боксч хэв мэн? Таиланд дээр Батхан. Амар уу? Аав нь ямар ажил хийдэг? Очихоос өмнө аав жоохон мэдээд авчих. Аав барилга дээр мужаа хийдэг юм. Ээж нь. Ээж л манай дөөцөө 25 онд нэг эдлэгний хатуулгад эдлэгнээс розгод тэгээд одоо гадаадад хагалгаан дээр дөрвөж байгаа. Тэгчтэй байгаа юм уу тийм? Тэгээд хөрх ээж нь хөрнөж чийсэн юм байна шүү дээ. Миний хөв ачээ гэж. Аав нь хин гэдэг. Наранбат. Ээж нь. Отгонсроо. Ирээдүйн Олимпиад аврахтай ганц селфи. Тэг хандаад наач ирчих. Гясайл авчих. За ханд гэрээ зааш штэ. Яг хаахны төлөв кино өдрийн. Кино өдрийг Доошлоод гэж. За тэг. Нэг шин зам хийцэн. Шин зам баригдсан юм уу те? Тий. Тэнгэр доошлоо. За. Яа тэшээ. Хот юу? Уяатай. Уяатай. Мангар юм байх шүү. Тэгшээ. Чамаагч таних байх. Сайн байна уу? Отгоо тий? Отгоо зүрэг. За. Тэгшээ ямар цааваад ирлээ шүү. Тий. За
За баярлалаа. Ингэшийг сууж. Сайхан аварж гин үү? Оо сайхан та сайхан аварч чи. Тогтоо сайхан аварж гин. За таны захиасаар ямарсан тэг хүсэл дээр нь хүүг нь ямарсан. Хичээлээс нь аваад хүрээд ирлээ. Би энэ хүүхдийг чинь хамгаалах биш. Танаа ууж зөвгнөөс боксын пэлээ ингэсэн. Намааг бараг хамгаалах маягтай өөрөө ацралаа шүү бараг ер нь бол тий. Би ч бараг бүрэн хамгаалагчтай ирлээ шүү дээрээсээ. Бид гэхдээ яг шууд одоо муу юм яриад яахгүй. Эндээ хэдүүл амьдрдгийг таад маань. Би нөхөр хүүхдүүдийн хамт амьдэрдэг. Нөхөр хүүхдүүдийн хамт амьдэрдэг. За. Амбал зургуулаа. Амбал зургуулаа. Долуулаа. Тэгээ долуулаа. Долуулаа амьдэрдэг. 5 хүүхдтэй. 5 хүүхдтэйгээ нөхөртөө амьдарч байгаа. За баярлалаа. Сайн байна уу залуу адагтай? Сайн байна уу? Сайн байна. Сайхан аварч гин үү? За би сайхан аварж байна. Чи сайхан аварж гин үү? Сайхан амарсан. Сайхан амарсан уу? За. Чи сайхан амарч явж чухал шүү. За. Отхон маань өдөр тутамдаа юу хийж байна одоо? Өдөр тутамдаа одоо тэгэл эднэрийнхээ хүлээгээл сууж идэв штэ хүүхдүүдээ хичээлээсээ ирэхийг хүлээгээл шаардлагатай бол эмнэлгээ ухаа явчаал. Түрүү манай тэгшэр маань ерөөдөө хэлсэн. Хүнд өвчин туссан байгаа. Тий. Тэгээж манаас нэг илгэний хатуурал туссан гэж хэлж байсан. Энийг илгэний хатууралтай одоо энэ хавдартай болсныг хизээ мэдсэн. Өнгөрсөн оны 9 сард мэдсэн. Жирэмсэн болоод. Тэгээд 2 сартай наадмын дараа би хяналтанд орж ирсэн. За. Тэгээ хяналтанд ороод явж явах явц. Дийнхот харуулаа. Тээгийнхоо дээр нэг толб байна гэд. Цаашаа ураг тийхгүй юу ч гэсэн ярилцж байгаа болъё гэд. Дахин давтынхот харуулж иж болъё гэд. Тэгээ дахин давтынхот харуулаад зүгээр нөгөө суц дагсан сөөдөр байна гэд. Тэгээд ургаа цааш нь тэгээд бүх жирэмсний шинжилгээ өгөө 5 сартай нуургийн гажигаа харуулах гад. Гэсэг миний гэж бүр ийм том болоод. Тэгээд ахад багтаагаа уулцсан чи ах маа намайг чи одоо худлаа яриад ургаа нуугаад ийн үү чи 2 ихрийг тээчээд өмнө тээжсэн мэжиж одоо дахиад нуугаад ийн үү чи 2 ихэр юм уу гэд. Гүй би яа нэг аалтчгүй нэг гэсэн эмчгээд тэгээ одоо би юухад харуулна тэгтээ цог явахгүй юу гэл ахаараа тоглосъё гэл тэгэл байжсэн. Тэгээ 5 сартаа ургийн гажигийнхад харуулсан чинь арай 5 сар хүрээгүй байна. Гэхдээ гидс чи айгүй том байна. Хоёлаа хүүхдээ харахаа болоод ингээ 5 цулааныг хараад үзхөө гэдэг ихоны юмч маань тэгэхээр тэг үзсэн чи ингээ хөвлийн ингээ битүү устдсан байсан. Тэгээд бүр яаралтай намайг дүүргийнхаа эмнэлэгт хандаад дотрын эмчд хандаад эмнэлэгтээ хөвтөөд ус шимэгдүүлэх тал дээр тэгээ дараагийнхаа шатны арга хэмжээг аваарай гэдэг. Тэгээ яахаач мэдэхгүй нөхөртөөгөө ойлаа яах вэ их үдэрэл болж байгаа юм чинь төдийгөөс өдий болтол хийцэн юм чинь за би яавал гэж урд нь ямар өвдөжсэн биш гарах чи гэдэг манай нөхөр болохоор чи бие бодоо яах юм хоёул эмчнэр юу хэлэн тэрүүгээр болъё гэд. Тэгээ амгалан амарчих дээр очиод эмчэд үзүүлээд тэгээд амгалан амарчих орхоос өмнө нөгөө дүүргийнхаа дотрын эмчнэрийн хурлаар ороод шууд ураг зогсоох шаардлагатай болоод тэгэд амгалан амарчих дээр очиод 5 сартаа ургаа тасдуулсан. Зогсоолгоод тэгээд нөгөө жирэмсэн байх хугацаанд нөгөө тоцсогчдод илгэний томографыг харж болдгоо гэд. Тэгээ би өөрөө тэрнээс ягаад хүүхдээ бодоод харуулахгүй яваад байсан. Тэгээд арайч тийм хурдан хүндэрнэ гэж байхгүй илгөө гэж бодоод яваад байсан чинь тий ургаа зогсоочоод нэг эмнэлгээс гарч ирээд яхад харуулсан чи илгэний хатуурал сүүлийн шатн дээр олцсон. Тэгээд одоо ерөөсөө илэг солиулахаас нааш ямарч тийм эмчилгээ байхгүй. Хамгийн сүүлийн заалт ерөөсөө л илэг солиулах. Тийм заалттай гэж унш гарч ирсэн. Хөвлийн байнгын устай. Гэт цэрдгэр дээрээс нь өөндөө том амар том эвэрхий үсцэн. Тэгээ жоохон хүндрэлтэй одоо ингээл нэг 2 цаг маг босоод явчих юм бол тэгэл ер нь дуусахгүй дээ эргээд. Би хатралж байна. Би бол нэг ямар хүнд өдөө би ерөөд хатралж байна. Өөрхөр тийм бүр ядраад идэх юм билээ. Бүр нураад идэх юм билээ. Цаанасаа л ингээл унтмар санагдаал. Урмаагаад идэх юм билээ. Тий. Отгоо ер нь урд нь ямар ажил хийж байсан бэ? Би урд нь бол ер нь тоогооч хийжсэн. Одоо тэгээ ер нь эмнэлгийн хяналтанд байгаад эмнэлэг маань отгоод юу гэж хэлсэн бэ ер нь? Одоо яг ер нь ямар байдалтай байна? Одоо Монголдлоос бол би ямар ч тийм юу Монгол дэмжлэгдэхгүй. Монгол ямар ч боломжгүй гэсэн хариугаа авцсан.
Заавал нөө гадаад улсад эмчилгээ хийх гэсэн. Монгол бол боломжгүй гэсэн. Боломжгүй гэсэн. Би 3 хавдар бол 3 эмнэлэг байгаа. За хавдар гэж Хавдар. 1-р эмнэлэг. 1-р эмнэлэг. 2-р эмнэлэг. 2-р эмнэлэг. За энэ 3 байна. Тийм байгаас. Энэ 3-аас гурвангаас нь бол Монгол тээгдэх ямар ч боломжгүй гэдэг явсан. Тэгээ гадагшаа явж эмчилгээ хийх. Би тэгээд ер нь судалж ер нь хамгийн өртөг багтай. Тэгээд ер нь хүмүүсүүдийн ярианаас сонсоход энэ нэтгийг их чанартай сайн гүйцэтгэл сайтай ер нь гэд тэгээ нэтгийг улсыг сонгосон. Тэгээд өртөг мөнгө багтай гэдэг утгаар энэ нэтгт эмнэлэгт би бүх материалынхаа аюунуудыг явуулаад шинжилгээгээ явуулаад ингээд манай дээр бол 100% боломжтой эмчилгээ хийгдээд хэлэг солиулах боломжтой гэдэг хариу ирсэн байна. Энэ нэтгийн Дели хотын нэг Fortis гэдэг эмнэлэг байт юм байна. Fortis. Донор. Донор бол бэлэн байна. Доноровд бол ямар ч асуудалгүй. 100% донор маань бэлэн болцсон. Өөрөө зөвшөөрсөн. Тий. Зөвшөөрсөн. Тэгээд татгалцахгүй гэсэн тийм хариутай тийм. Донор бол 100 гар ингээ 2 гараа өргөцөөд байгаа гэдэг. Наад чинь өстэй нэр өнөхөр отхоо энийг баярлах юм. Үнэхээр баяртай мэдээг би анх сонсоод луустаа болчих юм байна бэ гэл 9 сард надад цусны бүлэг таардсан. Бүх ингээд 3 ингээд 2-аас хавдраас нэг рүү ингээд явцад бүхэл явцууд ингээд гүцэхэд тэгэл заримд нь уйлж үдсэн, заримд нь баярлж үдсэн. Их л юм болсон. 3 эмнэлгээр явах гэж. Тэгсэн чинь тийм. Бас болдгүй юм байна. Болдгүй юм байна. Яагаад ч болдгүй юм бэ? Яаж болдгүй юм бэ? Тий. Мэдээж л нөгөө мөнгө санхүүч хэцүү шүү дээ. Тий. Мөнгө санхүү хэцүү. Тэгээд энэхтэйг ер нь бол за донорчин били юм байна. Донорын шинжилгээг явуулсан би ойлгоод байна. Тий, явуулсан. Тэгээд ер нь за 5-2 болох юм байна. За мөнгөө бэлдээ түрээд ирэл гэж байгаа. Тий, мөнгөө бэлдээл хүрээд. За тэр бэлдээ дэрээ гэсэн тэр мөнгө нь хэдэн төгрөг? 170 сая төгрөг болж байгаа. Гайгүй дээ. Над тал амар их мөнгө шүү дээ. Над бол ер нь бол айгүй их мөнгө. Яагаад тэгэхээр би чинь урдан чинь одоо тэгэл заа нэг ингэж хийсэн тэгч хийсэн одоо нэг ингээл амьдралдаа ийм юм нэмэрлэж хийсэн тэгч хийсэн гэдэг бол одоо би 100 төгрөг болцсон ч гэсэн за юмдээ зарцуулчих хийсэн энийг ингээд авчих хийсэн гэдэг ер нь бол тийм л хүнд ер нь ойлголт үүсдэг болчтой юм билээ. Ерөөсө 100 төгрөгч хүнд илүүдэхгүй 100 төгрөг болцсон чи юмдээ зарцуул чи гэдэг нь яхаа өнгөц харах юм бол өөртөө зарцуулчих гэсэн бодол. Тэгтээ саяхан нэг би бас л адилхан л надтай л адилхан хүн. Би ерөөс урдан тэр үг ихтэй сонсож байгаагүй байхгүй юу? Надад амар юм хүнд туссан тэр үг. Яагаад вэ гэдгсэн чинь эрүүл хүн 1000 мөрөөдөлтэй. Өвчтөн хүн ганцхан мөрөөдөлтэй байт юм билээ. За гэдэг тэр үгийг тэр нэг охин хэлжсэн тэр бол одоо тэр ингээд би яг дуртаад яг Монгол ардам угаасаа мэдчихэж байгаа хөө тэр охиныг юу гэж хэлжсэнийг. Тэгэхээр би бас тэгж бодож л яагаад би урдны нөгөө ингээд бодож үзег юм. Би урд нь амар их мөрөөдөлтэйсэн шүү дээ. Охин маань одоо ингээд юугүй сургуулаа төгслөө. Ихтэй сургуульд оруулна би Батлан-Малхад оруулна гэж охиноо бол бодоод идэв. Тэгэл ерөөсө тэгэл өөр хүн чинь өөрөө хөхтэй хэдий сайн сайхан явахыг харахыг хүсдэг юм лээ. Бага охин чинь одоо ингээл 1 хоног 2 хоног эмнэлэг твтэл гараад ирэхлээр чинь зүгээр ээжээ санаад дээ штэ ээжээ санаад чи хизээ ирэх юм. Ингээр нэг хүн ерөөсө тийм гэтээ муу юм бод чадхаа байцсан юм бэл. Би болно чадна. Би ерөөсө өөр хөхтэй бодоол ерөөсө тэр алганы бүгдийг тисэх ёстой. манай отгоо тэгвэл ямар мөрөөдөл байна одоо? Эрүүл сар болчих байсан тий. Эрүүл сар бол өөр хөвгттэйгээ элэг бүтэн 10 жил 20 жил 10 жил ч надад бага хугацаа 20 жил 30 жил тий элэг бүтэн өөр хөвгттэй хараад өнөр хөтгөн болоо сууж байгаа. Тийм л одоо мөрөөдөл. Одоо болчоод л сууж байна. Урд нь бол өөр юм мөрөөддөг байж. Айтайхан машин унчи гэж боддог тий. Яг үнэн үү? Тий нэр өөр газар очиод өөр гоё газар очиод амьдарчвал тий. Тийм юм мөрөөддөг байж. Тэр бол зөвөр хийсвэрлэл юм билээ хүний мөрөөдөл. Гол нь энэтхэг өөрт чинь
болон доонорт одоо хоёрын тухай ярих хэрэгтэй болж эхэлж штэ. Тий. Донорын бас эрүүл мэндийн тухай бас ярих болж Тий. тийм. Хоёулыг нь ярих болчихлоо. Гэхдээ ер нь та хоёрт тэр зэм өөртөө отоход хэдэн үеийн баталгаа өгс. Ерөн зүгээр имлэг нэг тийм баталгаа өгд юм байлээ. Тийм надад бол 100% баталгаа өгсөн. Ямар ч тийм асуудалгүй. Ер нь 5 сарын 10-нд явах. Ер нь тэрнээс цаашаа болвол ер нь хэцүү болчиход байгаа хугацаа тавьчаа. Яваад очиод эмчилгээнд орчиход хурд ирэх байх гэж бодоод байгаа шүү дээ. Эйгүү тий үр хөвгтүүдтэй тий баяр ёслолоор ядаж цуг явж чадахгүй ч гэсэн баяр наадмаар үр хөвгтүүд тэгээ цуг ингээд хөвгтүүдэд хараа байж ивэл гоё юм болоо гэж боддتي. Манай хөвгтүүд ээж таныг эдгээд ирэхээр хэдүүлээ хааш явах уу? Арангаа явах уу? Хөвсгөл явах уу? Гэл тэгээд байгаа ээж нь тухайн үед бие мэдлээ харж байгаа бол ээж нь хамгийн түрүүнд ирүүл алаад ирээ гэдэг зүйлийг хэлээл хөвгт гэхэр нэг айгүй хөнгөнөөр тусч явдаг нөө ийм зүйлийг хүнд гэдэг зүйлийг би ч нөө хүндээ мэдгэхгүй шүү дээ. Ээж нь зүгээр шүү дээ яасан гэл бид нарт байгаа тэгэл өвдөж ийн гэхээр өвдсөн ч нөө дөөгүй юм шиг тэм царай гаргаал тэгэл өвдөх юм бол 3 хараа авчин ээж нь яах чинь гэхэл унтах чинь чимэг байгаарай гэл тэгэл нөө нэг айл болох хөвгтэн өрөвхтдээ ер нь өвдөж зовж байгаагаа ер нь харуулахыг хүсдэггүй юм билээ. Одоо байгаа зөөрмөө өөрөө чинь тухай ирэхдээ би зүгээр асуумаар байна. Ямар алиг байх вэ? Одоо чинь л амаргүй л байгаа бах. Тэгээд хүүхдүүд их дэм болж байгаа зү тий одоо. Тэд нар чинь өдөрт ээж нормтой шүү дээ гэл тэр ямар нормтой. Би 30 минут инех хэвээр гэл. Хань алхал өвдөж байгаа бах та. Тэгсэн. Чи өвдөж байгаа би өвдөхгүй яаваа гэл. Тэгтээ. Тэгэхээр яах юм нэг нь л өвдөл болоо чи дахиад өвчнөө чи яа тий. Чи бэж чи өвдчихөр би яах юм би ганцаараа юу ч хийж чадахгүй шүү дээ. Чи ирүүл ээжээж чи намайг бодвол эрэгтэй хүн. Чи тэнхээтэй бэжэж би тэнхээтэй байна. Тийм зүйлийг би нөхөртэй хэлдэг. Чи өрөөс өвдөж болохгүй, гутарж болохгүй, гунж болохгүй, шантарж болохгүй. Чи тэр анхнаасаа л тий бат зогсох хэрэгтэй болон бүтэн гэдэг тэр зүйлийг чи тэр анхнаасаа л миний амьдралыг босгохдоо л ярьсан чинь одоо эцсийн хүртэл тэгэл болон бүтэн гэдэг дээр хоёулаа хамтдаа чи шантрах юм бол би хэцүү шттэ. Чи надад чамаа хямрахаар би хямрна, намаа хямрахаар чи хямрна. Би чинь тэгээд айл болох юм. Ажил хийгээд ядраад ирж байгаа хүнд айл болох. Нэг ядарч юу яаж байгаагаа нэг харуулахыг хүсээд идэггүй. Айл болох өвдөж гин үү, яаж ийн гэл тэгэхээр зүгээрээ дайггүй өнөдөр дайггүй байна гэл. Нэм тарагаа яг цагтаа уусна уу гэл. Тэгэхээр уусаа яг ууж байгаа гэл. Болов яах вэ? За, Арамбат манай отгосонгийн маань хань. Тий. Хоёр хүн хандлаад хэдэн жил болж байгаа лээ? Хоёр удаа хандлаад 13 жил болж байна. 13 жил болж байна. Одоо би бол одоо өөрийн тухай бол аягүй сайн мэдж байна. Барилга дээр мужаа хийдэг гэж байгаа. Тийм барилга дээр мужаа хийдэг. 4 жилээс хойш ер нь 9 сараас хойш хань хүнд өвчин тусчдаг. Тий. 9 сараас хойш. Тэгээд одоо хамтдаа л өвдөх юм да. Гэхдээ хань шигээ бас өвдөж чадахгүй юм да тий. Харин тийм ээ. 9 сараас хойш мэдээл тэгэл нэг жоохон тийм байдалтай л байна. Одоо болж өгдөг бол одоо өмнөөс нь өвдмөр санагдах юм. Тэгэл ихнэрээ анхаар өрөвчлээ юм да тэгэл. Тийм байдалтай л. Тэгээд одоо өргөнөөс нь өвдөгөөд өвдөх боломж байхгүй. Хамт эмчилгээгээд эмчилж чадахгүй. Тэгээд одоо ер нь би өөрийгөө өөрөө ч орно би хизээж тавьж чадахгүй. Энэ одоо хэцүү байгаа энэ мэдрэмжийг би хизээж авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр ер нь зүгээр ханийгаа тодорхойлохын түшигнэл чухалтай хамтаа хямраад байж болохгүй шүү дээ бас тий. тий. Тэгэл аль бол сэтгэл санаагаар дэмжээл тэгэл болно бүтнээ гэл тэгэл. Дэмжээл. Таарч маань ихэд одоо ингээд хоромлож цуглуулсан юм байна уу одоо ер нь багч гэсэн юм байна уу? Одоогоор л яг тийм хормсон юм болоод байгаа таалга. Одоо л эмчилгээнд бол нэлээд юм гаргах чадаа байж дээ ер нь. Тий 9 сараас хойш тэгэл болохоос олохгүй нүртэл тэгэл явж байна да. Ямар заард нь гарна гэж л. 9 сар бол элэг бүтэн. Тий. Доол нь эхнэрээ ирүүл болох хамгийн түрүүнд чухал.
цаг хугацаас жоохон тавч байгаа. Тэгж одоо бүгд ардаа гарна. Тэгээд бас энэ дэсүн хэлэхэд олон аавууд сэтгэлийн гараа сунгах байх. Гэтэ бид нарт энэ эмгтээчүүд сэтгэлд их байхгүй хөө. Өмнөөс нь өвдөлгээд байгаа боловч те. Бид нар тэмч чадах байх уу? Гарандаа бэртээ боловч те. Тий. Сэтгэлийн барил нэрээ тань. Гэтэ бас гайгүй сайхан байна бас. Хүчтэй биш үү гэдэг. Эмгтээ хүн шиг их хүн шиг хатвал биднэрт байхгүй шүү. Умраал унах байх шүү. Манай хүн бол их тийхэд. Гарандаалт хийхэд өөр сэтгэлийн ер нь жулдраа шүү жулдраа. За тэр ч яах вэ? За тэгвэл ер нь бол энэ рүү виз авсан юм байна. Одоо визэндээ би нэг 5 дахь өдөр одоо визэндээ орох юм. Тэгээ ганц ажил хийдэг хэдээ эндээ үлдээгээд охиноо авч явах гээд охиныхоо гадаад паспортыг хүлээгээд 2 хүн дээр нэг хүн яаж хадам ээжигээ бас яах вэ? Хадам ээж маань тэгэл дагаад явнаа л ээж насарнаа л гэлдэг дээ. Тэг би ч өөрөө юу байхгүй юу? Жохон бахын л ээж аваа алдсан. Тэгэл дандаа ах ихснэрийн гар дээр өссөн. Тэгэл одоо нэг хадам ээж гэдэг хүн чинь төрсөн ээжээс ер нь ялгахдаггүй болчтой юм билээ шүү дээ. Бүхэл юм дээр явна, имлэг твцсэн, сахин хаач явж исэн. Тэгэл наадам ээж явж идэв шүү дээ. Хэвчээд шүү дээ. Тий. 170 сая төгрөг. Энэ юу? ТV нэг ийм хандвын хайрцаг хийсэн. Тийм байж тээ энэ нөгөө Тэ. тавьсан байхсан ч нэрээ. Тэ. Тийм нэг гэсэн байна тий. манай хүүхдүүдийн сургуулийн сая манай өмтөр сургуулиуд нөгөө хүүхдүүдийн сургуулийн багш нар бол тодорхой хэмжээний хандив мөнгө цуглуулж өгсөн. Тэгээ бид хоёр бас өөрсдөө яаж хүний юм бас зүгээр явах вэ те. Хоёул нөө бал сургуулиудаар явуулаад. Тэгээ хоёлаа дахиад үлдсэн бал байгаа. Тэрний нь одоо эндээ агаад яад юм уу гэ балнуудаа бэлтчихэд байж байгаа. Гэхдээ яагаад одоо юу гэдэг юм ийм натуралтай болсон гэдэг тийм одоо юу гэдэг анхны яагаад тийм нас шалтгаалсан байна гэдэг юм нэмчнэр яасан. 20 онд охин дээр яаж яхад вирустэй гэдэг жисэн. Тэгэхэд нэг ямар ч итгэх байхгүй. 23 онд гэхдээ би эрт дэлрүүлэгт орж ирсэн. Орж ирсэн үү те? Орж ирсэн. Бас нэг хинэггүй хүн бас биш вэ шүү дээ тийм байна. Одоо эн чинь жигмсэн бие давхар болоод ирэхэд эн чинь хялтанд ороо яваад байгаа хүн шүү дээ тий. Сүүлийн хөвгт дээр нэг амар хожимцсан ухаар шиг амар витамин эмчийн бичиж өгсөн витамин болгоныг уус. Тэгээд тэн дээр нэг бол уугаа жоохон итгэвчүүлч үү. Нэг бол угаасаа тийм байсан уу. Яста нэг онцох шиг тэгэл мэдээгүй. Хүчтэй байгаарай. Хүчтэй байна. Тэр балчин хэдэн ширхэг байгаа юм? Миний бал одоо бал нэг ширхгийн хэдээр зарж байгаа юм? Би 2000 төгрөгөөр зарж байгаа. Тэгээд одоо нэг 750 ширхэг бал байгаа. 750 ширхэг балаа. Тий. Надад 300 өгч. Би 300 зараад. За. Тэхүү. Тэгээ. Одоо миний чадах юм тийм байна. Тэгээд би яг зүгээр ер нь одоо би яг юу ч хийж байгаа ш. Би яг юм 5 хантай гэрт их тийм төрхөх ижил яг юм хөвчний онштой юм настай байлаа. Одоо олон жилийн өмнө байсан тий. За тэр их бай. Ямар ч 300 бол энэ хэрмалаад явъя. За. Хүчтэй байгаад сайхан наадмаар сэмбидл би хурж ирж хүнцэн ингээ бүжгэлгээд байгаа. Тий. Сэмбигээд байж ивэл. Тий, сэмбигээд байж хэрэгтэй. Олон аав ээжүүд имч бах туслах бах гэж би зүгээр 100% итгэлтэй байна. Ханижилтэйгээ сайхан хүүхдүүдтэйгээ гэтээ бас түрүү ярианаас чинь зүгээр би эргүүлэл зүгээр ээж байх гал үзчихсэн хүн байж штэ. Тий. Ерөөсөө ээж байх гал үзчихсэн хүн байна. Тэгээд хаваа сүүл тэр нэг их өвгөөг сонсчлаа. Тэгээд тэр сүүлийн хүүхэд таны ер нь өвчтэй гэдэг чинь хэлж өгөөд бутсан хүүхэд байна штэ. Тий. Би ер нь тэгэж ойлгож байгаа. Тий. Би харин ерөөсөө тэгж л ойлголоо. Тэрэнд ээжийнхээ өвчнийг яг илрүүлээл хэлж өчөөд явсан байна штэ тий. Тэгж ойл. Би бол тэгж ойлгож байгаа. Ард чинь зөндөө хүмүүс байгаа. За юу. Ганцхан 5 хүүхэд анижил чинь биш. Бас хадам ээж чинь биш. Төрөө нь байна заа юу. За. Тэгээ олон аав ээжүүд байгаа.
Визэнд орох юм байна. Удахгүй бодох юм байна. Цаг давч байгаа юм байна. Тий, цаг давч байгаа. Тий, тэгээ ерөөхдөө яг би ингээд сууж мууж байгаа харахад үртэйгээ тулаад байдаг байхгүй. Тий, тулаад ит. Яг нөгөө тий, яг тийм байдаг. Том утгагүй ирээд уулзъя. Тэгээд виза гарахаараа надад бас хэлээрэй. За. Тэгээд түрүүдээ бас насны дугаараа өгч. Тэгээ би төмөө олон түгээ гэдэг үгүй. За. Гэхдээ яг юу дээ одоо юу гэдэг төмөө олноосоо нэг надад тэдэн дэр өгөөч гэж би өөрөө чи хэлүүлмээргүй. Өөрөө чинь яриаг нүдийг чинь хараад, үр хүүхдийг тань хараад, тгшааг маань хараад уус бүх зүйлийг ойлгож байгаа байх гэж би бодож байна. Тийм тэгээд ийм хүчтэй эмэгтэй байгаа юм чинь, ийм хүчтэй галз өгтэй хүүхдүүдтэй юм чинь, ийм тулхтай хантай юм чинь. Тэ? Тэгээд нэгтгэх хариу хэлэхдээ та 100% гэдэг нэ гэсэн байна. Тий. Энэ бидний хамгийн том боломж. Энэ бидний хамгийн том итгэл. Итгэлийг үрдэж байгаа гал тий зүйл бол энэ. Тэгэхээр ерөөсөө санаа зовхон байхгүйгээр. Тэгэхээр эн чинь бол биднэрт айгу таата мэдээ байгаа байхгүй. Тий, таат. Хамгийн гоё мэдээ. Хамгийн гоё мэдээнүүд. Тий. Тий. Одоо биднэрт ганцхан гоё мэдээ дутуу байгаа. Тий, ганцхан. Би ирсэн шүү. Тий. Утгаан ирсэн шүү. Тий. Тий. Та нарынхаа димээр Яваад ирлээ шүү. Тий. Тийм л юм байлээ. Гэтэ хүмүүс ярьдэн штэ. Ээжтэй хүүхд түүж. Үртэй хүмүүс хүүхд юм байлээ шүү. Тий. Тэ? Үрийн заяа төвшин гэж. Тий, үрийн заяа төвшин гэж байд юм байна. Хүүхдүүд маань төвшлгүй яах вэ? Алло, ахын дөө 300 болоод тоолоод аваад. Ингээ нэг ширхтээ хэд байдаг юм? Энэ нэг ширхтээ 12 ширхэг байдیں۔ Ерөөсөө сургуулаар зарах юм байна. За тийм байна. Юу мөр хэлбэртэй юм ба штэ, тэ? Тий, энэ ах чи баг юм уу? Алло, энэ тара баг юм уу? Тий, манай баг. Түрүүн мэдлээсэн залуу харагтай чи ерөөс хамгийн баг юм шүү дээ. За. Манай тэргүй атгтай ийм зээрөө байгаа. Ийм зээрөө байгаа. Тий. Алин дээр холиолаа. Би энэ зээрөөг нь авъя тэхүү. За. Та хэд маа сургууль дээр яваад яатсан бол би энэ зээрөөгөөс нь хайрцантай хэд байдгийг юм? 12 ширхгээр 12. 12 ширхгээр юу юм? За яг ингэж тийм юм уу? За. Дахиад нэг харьцаа өгч байгаа. Одоо миний хөөч одоо тэмцээнд орохгүй. Тэгж н очиж үзэж чадахгүй л. Хэдэ тэмцэнтэй? Хах сайн бүтэнсэнд 26-ны улсын аврагт. Улсын аврагт. Урд нь тэмцэн шагнал ямар юу вэ? Тэр 25-ны улсын авраг бол. Улсын авраг? Тий, 25-ны улсын авраг болсон. Чи юм би юу чамайг хамгаалах хэрэг байсан юм уу? Энэ тэр өргөмжлөлүүдийн аваад. За энийг уншиж. Төгс жаргал таныг War FC-г холбоор зохион байгуулсан Мотай улсын авраг шалралт тэмцээнд амжилттай оролцож тэмцээнд үзүүлсэн амжилт, тууштай байдал, спортын ур чадварыг тань өндрөөр үнэлэн энэхүү өргөмжлөлийг бахархалтайгаар гардуулж байна гэж. Энэ миний хүүгийн хамгийн анхны орсон тэмцээнд ороод авч ирсэн мөнгөн медалийн өргөмжлөл нь энэ чинь улсын WC-гийн сонирхчдын Мотай тий жаргал мөнгөн медаль аалагч. Оо цэц. Энэ болохоор бас нэгдүгээр байр төрөл зэлсэн медаль. Энэ нэгдүгээр байр энэ дээр хүний хүрэл авч ирсэн юм байна. Ээж нь санаа зовоод их хоригдсан юм аа. Тэгээд өөрөө даанч төртэй. Том удахгүй сайхан мэдээтэй уулзсан. За. Тэгнэ. Тий. Тэгээд том олмаа сайхан дэмжин. Хөөх. За энэ шүү дээ. Тэгээд 2 хоног болчоор санаад байна гэж байгаа. 2 хоног л даа тэрхээр санаад ингээд байгаа тээжээ. Дэлхий дээр байхгүй мис те ээжээ. Тийм байна. Дэлхий дээр байхгүй. Би ийм гайхалтай залуу хадагтай анх удаа л харж байна ерөөс. За. Тэгш жаргал хүүг сургуулаас наваад гэрт нь хөрөөж өгсөн. Учир зовлон минь юу л мэдчихлээсэн. Гэхдээ хүүг минь гэрт нь хөрөөж өгөөч гэсэн. Атган сүрэнгийн хин нэмэгтэй илгэний хорт авдраар шаналаад 9 сард мэдсэн гэхлээр одоо он гараад 5 сар болж байгаа гэхлээр 12 сар жил орчим болж байгаа. Энэ нэмэгтэй бол ээж хүн болох гэж ээжийн жаргалыг идэх гэж явсаар өнөөдөр өөрөө юм хүнд өвчин туссан байна.
Гэхдээ зөвхөн нэг зүйл ажиллагдлаа. Бидний таньдаг нэг ихтэй ямар төрх ажиллах юм бэ? Яг л их олон жилийн өмнө би яг л нэг юм Монгол гэрийн үүдэнд бүгдээ энэ нэгтэйг аврахцгаая гэдэг нэг юм зогсож ирсэн нэг тэр нэг тухайн үеийн харуулсал энд ингээ мэдрэгдээд тах юм. Гэтэ энэ гэрийн үүдэнд хэлж байгаа үг харуулсал битгий байгаасаа гэж би хүсэж байна. Өрийн заяа түшх байлгүй дээ гэж сууж байгаа. Наранбатын энэ гэр бүл эрүүл их тэгш дүүрэн тэгш жаргалтай болноо гэдэгт би итгэлтэй байна. Бид нар бүгдээрээ хинээнд чин сэтгэлийнхээ гарыг сунгадаг. Энэ удаад харин та бас дахин нэг сунгаач гэж хүсэж байна. Энэ удаад би ч гэсэн бас дахиад илгэний хорт тодортой энэ халуун дуудан гэр бүлийг бас өмчүүлмээргүй. Гал сагсан бас дахин нэг юм ихтэйг бас алдмааргүй байна. Тэгээд урдны юм ингээ боддоод байгаа болохоор жоохон юу санагдаад юм ярьж чадах байгаа. Тэгээд өшөж байгаа юм байлгүй. Тэгээд нулимс ойхон чулж. Тэгээд би ямар зэцээ хүртэл явнаа. Бүгдээрээ энэ үсгийг авах хэрэгтэй. Энэ хүүхдүүдэд энэ цангиж байгаа инээдийг үргэлж ингэрт үлдээх хэрэгтэй. Бүгдээрээ энэ үсгийг аварцгаая. Та бүхэн бас надтай хамт байгаач гэж бас хүсэж байна. Бүгдээрээ та бүхэн манаас чин сэтгэлийн гараа сунгана гэдэгт би итгэлтэй байна. Дурсамж маань аж аргалтайгаар төгсөөсэй гэж би хүсэж байна. Надтай хамт байгаарай. Наранбатын гэр бүлтэй отгон сүрэнг хин өсгүүтэй тэдгэрийн 5 хүүхэдтэй та бүхэн бас хамт байгаач. Тэгэхээр энэ удаад бол чин сэтгэлээсээ хүсэж байна. Чин сэтгэлээсээ гооч шүү.